Миний ээж цэвэрлэгч айлын шалын угааж айлын жорлон цэвэрлдэг битгий хий яагаад гэнийг яг л эсэргээр сонсч бүгдийг нь нэгдгээс тэгээд муу хүмүүстэй нээлж сахилахгүй ч тоглож явж байгаа самцгүй байдлаар охинод хасал зарч гисэн. Ээжээ юу яасан дарахтаа та хурдан ирээ. Би танд сүүлийн үг хэлээгүй шүү дээ. Та хайцсан бэ? Миний бичлэг үзэж сууж байгаа та бүхэндээ өглөөдөр амдик хүргье. За тэгээд өнөөдрийн хөмжлөгээр та бүхэндээ яг ингээд нийлхнээс чулуухан хэлэхэд жоох эмзэгийн сэтгэл зүйтэй хүмүүс байвал жоохон салбитын мэлбитэн бэлдээрээ жоох уйлж маандгүй шүү. Эмзэгийн сэтгэл зүйтэй хүмүүс гэдэг штеп. За тэгээд энэ өгүүлэг байгаа штеп. Ээж хүний тийм хэмжээгээр хайрыг өвүүлсэн. Тэгээд бол гол дүрийн охин гэж хүн байгаа. За одоо бүгдээрээ өгүүлэгтэй орцгоё. Би нэг амар ангиж яг хэд зүтэ сонсдоо ингээд нүдэн бүр яг юм нулимс хийлгэж инсэн байхгүй ихтэй бүр арайч бүр ингээд бүр уйлаг хүүхдээ жоохон нүдэн жоохон нулимс хийлгэнжсэн яг уйлгар исэн. За эхлэе. Миний ингээ охин бол ингэж хэлж байгаа байхгүй юу? Миний ээж цэвэрлэгч айлын шалын угааж айлын жорлон цэвэрлдэг. Яагаад бусдын хийх ёстой зүйлийг миний ээж хийдэг би ерөөсөө ойлгохгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Тийм ч учраас муу хүүхдүүдтэй нийлж битгий хий гэсэн болгоныг нь яг л эсэргээр сонсч бүгдийг нь нэгдгээс. Тийм ч учраас миний ээж надад огт уурлаж байгаагүй. Намаа загнаж, уурлаж огт юу ч хатуу хэлж байгаагүй. Яна би дотроо дандаа л боддог. Намаа загнаж чадалгүй, дотроо уурлаж чадахгүй. Тийм өөрт зөөлхөн сэтгэлтэйг нь бодохоор миний их хэмжээгээр уур урдаг байсан. Тэр өдөр миний ээж их сонирн байсан өглөө. Байнга л сайхан амарсан уу? Өглөөний мэд гэж хэлж инээд бидэг. Инээд нь огт тас байхгүй. Бас их болгосон маргалтай. Өглөөнөөс хойш нэг юм л бодсон. Би ч тэгээд олон юм бодох шаналх дургуулах нь эртхэн шиг өдрийн хичээлдээс нэгснээ бараг л өглөө гарч явсан. Тэгээд муу хүмүүстэй нийлж сахилахгүй ч тоглож явж байгаа самцгүй байдлаар осолд орчихсон. Осолд орохдоо нэг нүдээ гिचгсэн. Цуснд бодогдсон миний бие. Нэг нүдэрээ алгуурхан эмнэлгийн таазыг харахад эмч надад хэлсэн. Энэ амьдралдаа насан туршдаа нэг нүдтэйгээ амьдраарай гэж хэлсэн. Тэгсний дараа хэдхэн цагийн дараа миний ээж нүдэндээ нулимс хэлгэнүүлэн орж ирсэн. Чиний нүдийн хоёр нүд чи хоёулаа байхгүйсэн. Нэг нүдийг чинь сэргээх торлог бохирвчийг маш хэцүү боллоо гэж хэлсэн. Нэг өөхөх төгсөн гачтны буянаар ашуудын нэг юм хараатай болсон юм билгүй гэд би огт ташраагүй. Дахиад л ганцхан нүдтэй болсон ч гэсэн охин надад хамаагүй. Би дахиад л муу хүмүүстэй нэлж муу гэсэн болгоно хийдэг болсон. Гэхдээ тэр явдлаас хойш миний ээж шал өөр хүн болчихсон. Яг л өөр хүн манад ирчихсэн юм шиг надад санагдсан. Яагаад вэ гэвэл би уцааж хэлэхдээ барьж чадахгүй. Уцааж гэсэндээ сайн ингээд ухаж чадахгүй. Говьж алхаал бас их торсон харагдсан. Би ч тэгэл юу олон юм бодох дургүй шууд уурлаж шууд ээжтэй юу ч бодох юмгүй хэлсэн байна. Өдөр шөнөгүй ажиллаж айлын жорлон цэвэрлэхээр ийм юм болж байгаа. Ингэсний оронд баян өвгөн аваад гэрэл тэгвэл өөрт чинь ашигтай надад ч гэсэндээ хэцүү байна. Хүүхдүүдийн нүдэн ч гэсэндээ өөрөө ч харахад цэвэрлэж ихэд би өгөхтлээ ичиж байна гэж ээжтэй хэлсэн байна. Ээж нь тэгэд хариуд нь юу хэлсэн гэж чинь. Миний хөөхөн охин ээжигээ айлын шалын угааж жолон цэвэрлэхэд миний охин их ууралдаг гэжтэй. Гэхдээ одоо зүгээрээ ээж нь зөндөө их мөнгө хураасан. Охиныхоо хүссэн амтныг авч өгч хүссэн хоолыг хийх болох хэмжээгээр тийм их мөнгийг ээж нь хураасан. Миний охин юу авмаар байна, юу тогломоор байна. Ээж нь тэднээс бүгднийг нь биелүүлж хүн гэж хэлсэн. Охин нь ээжийг юм ярьж хахад нь шууд таслаад тийм их хэмжээгээр мөнгө хураасан юм бол ашуудий. Одоо тэгвэл жим цэвэрлэх юм болсон юм бол цанаад ч одоо юу танд ямар хамаатай угаасаа тийм их хэмжээгээр мөнгө хураагаагүй байх гэж ээж дурлсан. Ээж нь өргөжүүлээд миний хөөхөн охин ээж нь ихтэй ийм их мөнгийг жоохон хувийн аваад аялж фидэрээ гэж хэлмээр. Ээж нь ойрхон газар руу жоохон хугацаанд аялчаал ирээ
Гэтэ хоёулаа аялахгүй шүү. Ээж нь ганцаархнараа жохон хэмжээгээр аялчаад ирэх гэж охиноо хэлсэн байгаа. Охин нь таны хаашаа явна уу? Аялнууд огт хамаагүй. Ирэх дургүй л бити ирээрээ. Би огт харамсахгүй шүү. Яв гэж хэлсэн байгаа. Ээж нь за ойлголоо миний хөөрхөн охин гэж хэлээд тэгтээ өөрөөгөө орсон байгаа. За маргааш дараагийн өглөө. Дараагийн өглөө нут гэл бом сайхан өгдөр байсан гэж охин хэлж байгаа байхгүй юу? Тэгэл сайхан хаалга нээхэд битүү хоол өнөртөж ширээгээр дүрмийн дуртай хоолсон. Өглөөний хоол гэхэд дэндүү гоёмсаг бараг зүүдэлж ийнө гэж бодохоор тийм их хэмжээгээр анзын гоё хоолоод исэн. Гэхдээ л тэднээсээ идэж явахдаа нэгэн бодсон. Ээжийн хэлсэн үг хийсэн үйлдэл надад нэг л санагдсан. Ээжийн өрөө рүү ороход тэр дээр нь нэг улаан модтай бэлэн ажид нь тухтуу байлаа. Тухтуу гэдэг нь цахиа гэсэн үг шүү. Тэр цахиаг аваад нээж уншихад ээжэд бичсэн ба миний хөөрхөн охин. Ээжигээ явахад хармасж байгаа үстэй. Уучлаарай. Ээж нь хэдэн өдөр хөвдөхөд жоохон торж эцэхэд миний охин их санаа зовсон бидтэй. Миний охин яа санаа зовсон бэ гэвэл миний охин тийм өрөвч сайхан сэтгэлтэй баш энэ дэлхий дээр хамгийн хөөрхөн охин болохоор тэгж ээжтэй санаа зовсон байх. Баярлаа. Ээж нь ихтэй энэ аяллаар жоохон л явна гэж хэлсэн боловч жоохон утга юм шиг байна. Ээжигээ уучлаарай. Миний охин хөрчин дотор бүх зүйлээ чи мэдчихсэн байгаа. Яа. Чимээж охиныхоо нуртай амтсан заримаг бас охиныхоо төрсөөр зориулсан тортын хүртэл аваад тавьчихсан. Гэхдээ харамсалтайгаар ээж нь чиний төрсөөрөөр хамт байж чадахгүй юм шиг байна. Бас энэ ээжийн хийж байгаа сүүлийн өглөөний цай юм шүү. Яа за энэс төрж ойлгох юм байна. Ээжийнх нь сүүлийн хамгийн сүүлчийн өглөөний хоол шүү гэж охин хэлсэн байна. За тэгэл охин ингээд цаашаа өдөн нулимс хэллээ уншиж байгаа байхгүй юу? Миний охин өглөө эдэн чимааг унтчихыг харах ямар цайхан байсан гэж тэр унтаж байгаа хөөрхөн нүүр царайг би хэзээ ч мартахгүй. Тийм хөөрхөн охин надаас яаж гардаг байна гэж би бодсон. Яа. Тэгээд охиныхоо анх түрхэд харахад тэр гар, хөл, үнэр тэр хөөрхөн инээж байгаа уйлж байгаа царай бүх зүйл л маш хөөрхөн байсан. Яа гэж хэлсэн. Тэгээд гэхдээ дааж ээж нь чиний өглөө унтаж байгаа царайг бүтэн харж чадаагүй юм да. Яагаад вэ гэвэл ээж нь ганцхан өдөрөө харж байгаа учраас охиныгоо тийм ч сайн харж чадсангүй. За миний охин удахгүй өвөл боллоо. Энэ хурцыг өмсөд дулаан яваарай. Миний охины дуртай хүн юм шүү. Ээж нь их чанартай дулааныг нь авсан. Энэ зам битгий даараарай. Битгий ханаад хүрээрээ. Битгий ханаад хүрээрээ. Харин миний охин ганцаараа байж чадныз гэртээ ганцаараа байгаарай. Ээж нь чамд хэрэгтэй бүх хүмүүс чинь бүгднгийг нь өгсөн. Миний охин том болоод айлын бэр болж очиход ээж нь даанч хажууд нь байж чадахгүй юм да. Яа. Тэгээд тэр хүмүүсийн өгөх мөнгийг миний охин битгий нэрлэхгүй аваарай. Яагаад вэ гэвэл энэ ээжийнх нь чамд өгч байгаа сүүлийн бэлэг. Яа. Чамааг айлын бэр болж очиход ээж нь харж чадахгүй. Ээжигээ уучлаарай. Ээж нь чамайг хэдийн одоохондоо чиний хажууд байхгүй ч байгаа ч гэсэндээ чамайг үргэлж тэнгэр дээрээс харж байгаа шүү. Гэсэн мөгээр ээжийн цагтлал дуусч байгаа. За охин нь хэлсэн. Ээжээ та юу яриад байгаа юм бэ? Та хурдан ирээ. Би танд сүүлийн үг хэлээгүй шүү дээ. Та хайцсан бэ? Ээжээ намайг уучлаарай. Энэ бүхэн таны буруу биш шүү дээ. Миний буруу шүү дээ. Таны битгий хий гэсэн болгоны хийсээр байгаа самсгны нүдээ гэмтээсэн. Та яа надад нэг нүд өгснийг нь хэлээгүй юм бэ? Ээжээ гэж уйлан дуулсан. Тэгээд захаан нэртэл хариулж битсэн байгаа. Ээжээ би уйлах болгоно. Тэнгэр харж иж болох уу? Тэгвэл яг л та миний хажууд байгаа юм шиг яг л миний бэлэмсийг арч иж байгаа юм шиг надад санагдана. Яг л арчин би энэ өвөл даараагүй. Хараад хүрээч хүү. Тийм учраас миний ээжийн гүрчгийн ачаар юм шүү дээ.
Ээжээ намайг уучлаарай. Бас хайртай шүү. Гэсэн үгээр бол энэ өгүүлэг бол төгсөж байгаа. За энэ өгүүлгийг бол яг тодорхой хэлгээд ээж нь бол яг цэвэрлэгч хийдэг. Тэгээд охин нь бол маш хэмжээг нь үдсэн яддаг. Тэгээ явж байгаа санамсгүй байдлаар нэг нүдийг хэмтээсэн гэж хоёр нүдийг хэмтээгээд ээж нь охиндоо нэг нүдний бүрхүүл байгаа шүү дээ. Бүрхүүлийг охиндоо өгсөн байгаа. Тэгээд тэрийг охиндоо хэлээгүй. Тэгээд ээж нь нэвтрхийг ажиллаа нүдээ өгсөн сүлхээ тэгээд хомстойгоор өвчтэй. Тэгээд өвчөө дийлэхгүйх нь тасарчсан. Тэгээд охиндоо энэ бүхнийг хэлээгүй. Тэгээд ээж нь аяллаар явлаа гэж хэлээл та явчихсан. Тэгээд охиных нь хамгийн харамсаж исэн зүйл юу вэ гэвэл ээжээ уучлаарай. Ядаж ээжтэй уучлаарай гэж хэлээгүй баярлаа. Төрүүлж өссөн баярлаа гэсэн хэлсэн ч үгүй байхгүй. Тэгээд охиных нь хувьд бол тэгэл маш том сургуульд явсан байхаа л гэж бодож байна. Гэхдээ ээжийн хайр гэж бол хизээч өндөрдөггүй дүүл юм аа. Хизээч ингэж мөхдөггүй юм байгаамаа. Тэгэл за. Тэг миний бичлэгээр уйлуулсан хүмүүст уучлаарай заяа. За. Тэгээд ээжийн хайр гэж бол ийм агуу зүйл шүү. За. Баахан баяртай. Дараагийн бичлэг хүртэл уулзцгаая. Анх нэг сар тоглох аим гоё бэлдчихсэн. Одоо зөв миний бол аим сонирхол зүгээс. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгдээр динэрээ нэм билгээ 42 хонхоо дарааг байсан шүү. 42 хонхоо дараад хэллээ. Баг 100 болцоо динэ 55 нагчтай болсон бүгдэнд нь баярлалаа. Goodbye.